За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. За үндэсний боловсрол хөтөлбөрийн 5 дахь зорилт болох дахин боловсруулжуулах хөтөлбөрийн талаар танилцуулахыг хичээе. За одоо манай Монголд бол бүх гэрчлэгээнүүд бол худлаа. 8 дугаар анги, 10 дугаар анги. За одоо дээд сургууль, бакалавр, магистр, доктор, профессор бүгд бол худлаа. За одоо худлаа гэдэг нь бол тэгэл хуурал тэгэл ямар нэгэн байдлаар найраал ингээл мөнгө төр өгдөг авдаг ийм байдлаар ингээд диплом авчдаг. За тэр диплом нь бол ямар ч үр дүн байхгүй. Тэр мэрэгчлэрээ ажиллаж байгаа хүн бол маш ховор. Борог ядууч гэдэг юм уу нэг айлын хүүхдүүд л юу юм гэхээс шүү дээ. Тэгэл ер нь хэцүүтэй. Бусд нь бол тэгэл ерөнхийдөө нэг диплом зүүж авал дээд боловсролтой гэсэн нэр зүгэл тэгэл өнгөрчдөг. Ийм юм байгаамаа. За яг үгүй үнэн байсан бол одоо тэр хүмүүс мэрэгчлэрээ ажиллаад байх нь яасан юм би ч гэсэндээ ялгаа байхгүй. За тэгээд манайд чинь баахан докторууд, профессоруд байдаг, магиструуд байдаг. Тэд нар маань тэгвэл тийм айхтар доктор, профессор, магиструуд байсан юм бол гадаадд очоод яхаараа тэр мэрэгчлэрээ тэр докторыгод хамгаалсан ажиллаараа ажиллаад амьдраад явж болтгүй. Тэр их докторын зэрэг хамгаалсан профессор болсон тэр юмнуудын тэгээд яглаараа гадаадд хүлээн зөвшөөрдөггүй ингээл яриад байх юм бол том юм арчнаа. За одоогийн байгаа дахин боловсруулах хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэх гэж байна вэ гэхээр одоогийн байгаа диплом бол бүгд худлаа. Учираас энийг үнэн болгох хэрэгтэй байна. Тэгэхээр дахинч боловсруулах, дахиж энэ гэрчлэгээнүүдийг бүгдийг дэлхийн стандартад нийцүүлж одоо нэг 10 дугаар ангийнхаа гэрчлэгийг аваад чад хаач хүлээн зөвшөөрөх байдлаар одоо шинжлэх хэрэгтэй байгаамаа. За нэгд нэг юм санаа байна. За яагаад 2 дугаар дахин боловсруулах хэрэгтэй байна вэ гэхээр манай Монголын нийгмийн бол одоо ухамсар айгууд ороо. За ухамсар айгууд ороо учраас одоо тархиа угаалгачдаг тийм хүлэн амархан юм хүсдэг. За юу яриад ч ойлгодгүй. Одоо ойлгохгүй учраас хөгжил дэвшилд ирдэггүй. За тэгээд хүмүүс одоо шинэ нэг гайгүй боловсралтай ч гэдэг юм уу толгой сэдвэн хүмүүс нэг юм шинэ юм санаачлахлаар тэрнийг нэрээс огт хүлээж авдаг. Тэгээд хүлээж авахгүй болохоор нэг бол нөгөө хүмүүс маань архинд ороод ингээд амьдрал нэг зүуддэг ч юм уу ингээд явцдаг. Нэг бол одоо гадаад руу өөрийнхөө амьдралыг бодоод явдаг. Нэг ийм л хоёр зам руу явчихлаа юм л да. Нийгэм нь хүлээж авахгүй болохоор нийгэм нь ухамсарын түвшин аягүй дор боловсрол байхгүй болохоор тийм учраас дахин боловсруулах хэрэгтэй байна. За 3 дугаарт нэг санаа бол одоо үнэхээр чадaltaй залуучууд байна. За миний өөр орчимдч байна. Ер нь ингээл ажиллаж чадахгүй нь хаач үдгийг тааралдаж юм яриаг өөр үнэлэхэд ер нь хийж байгаа үйлдэлээс нь ч гэсэн л ингээл харахад л үнэхээр чадaltaй залуучууд бол байна. Гэвч ямар нэгэн шалтгаанаар нөгөө дунд боловсрал, дээд боловсролын хөтөлбөр маань ямар байгаа вэ? Тэрнээс хамаарат ямар нэгэн байдлаар ингээд завсардсан. Тэгээд нөгөө нэг завсардсан хүн чинь эргээд тэрнийг нөхөх боломжгүй учраас одоо өөрийгөө дахиж шинээр нэх ямар ч боломж алгаа. Үнэхээр чадвар нь цаана байгаад идэг. Наана тэрнийг гаргаж ирч чаддаг. Боловсрлоор тэрний чинь гаргаж ирнэ шүү дээ. Тэгэхээр өөрийгөө шинээр нээх боломж хэрэгтэй байна. Одоо манай залуучуудад энэ хүмүүст. За одоо би зүгээр нэг энэ дээр нэг жижигхэн жишээ авахад манай нэг ах хүү байдаг юм аа. Одоо манай нах зах юм да. Тэр ах маань багш байжгаад монгол хэлний багш байжгаад хичээл эрхлэгч болоод тэгээд сургуулийн захирал болоод тэгээ ажилласаар агаад сая тэтгэвртэй гарч байгаа. Тэгээд тэтгэвртэй гарчаад ингээ надтай тааралдаад ярьсан чинь яадаг вэ гэсэн чинь
дуу бичдэг болсон гинэ. Ая зөхиод өөрөө нот мэддэг. Тэгээд яаж ийнэ гэдэг нөгөө тэтгэвртэй гарч ажилгүй хүн чинь тэгэл яг өөртөө нэг жоохон цаг гаргах боломж гардаг юм байна л. Тэгээд над ярьж байгаа байхгүй. Би одоо нэг буруу явсан байна. Би хөгжмийн зохиолч болсон бол аягүйсаа хөгжмийн зохиолч болох байсан байна. Одоо ингээд нэг одоо ингээд энэ замаар явцсан тэгэл багшаараа ингэж явсараа дууссан. Тэгээ одоо би одоо ингээд ямар ч аргалах гэх. Тэгээ 2 3 дуу зохиосон ингээд ярьж ин жишээлбэл тэр мэтчлэн сайн сэтгүүлч одоо барилгачин юу гэдгийг доктор зохион бүтээгч ингээл янз янзын мэрэгжил эзэн өөрийнхөө тэр сонирхолтой бөгөөд чадах юмыг олж чадаагүй байжгаад тэгээ нэг аав ээжийн ч юм уу ятгалгаар ч юм уу нэг юм руу орчдөг тэгэл тэр чигээр ингээд явсараад ингээд дуусчаад идэг тэгээд дахиж эхлэх боломж байхгүй. Тэгэхээр ингээд дахин боловсруулжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж одоо өөрийгөө шинээр нэх боломжийг гаргаж ирэх хэрэгтэй байна. За дараагийн нэг одоо яагаад заавал дахин боловсруулж хэрэгтэй байна гэхэлэр за ингээд цөөхөн тооны занаг хүмүүс бол ингээд амьдралдаа эргэлт гаргаад ер нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө чадах юмныхоо төлөө ч юм уу явъя гэдэг ингээд өөртөө зорж байгаа. За тэр цөөхөн тооны хүмүүс маань одоо нэг тодорхой хэмжээнд нэг юу гэдэг чинь 25 хүртэл ч юм уу 30 хүртэл ч юм уу зарим нь 35 хүртэл ч юм уу нэг амьдралаар амьдэрсэн тодорхой хэмжээнд нэг хоолоо олж идэх аргаа олцсон байж байдаг. А тэгтэл нөгөө өөрийнхөө яг нэг чадна гэсэн хийгсэн бүтээгсэн юмныхаа төлөөр юм руугаа орё гэхэлэр тэрэндээ ямар ч боловсрал байхгүй, дадлага дуршлага байхгүй. Тэгээ яг тэрэн лугаа орох гэхэлэр бүх амьдралаа золиослох хэрэгтэй болдог. За яг ингээд нэг цөөхөн тооны хүмүүс золиослоод орж ийна. Орохлоор манай Монголын нийгэм яадаг вэ гэхэлэр нөгөөд хүний ч хүлээж авдаг. За нэг албан байгууллага ч юм уу одоо ингээд сонирхлоор ингээд орлоо. Нэг юу одоо юу гэдэг мэдлэг чадвараар ч юм уу цаад хүний хувь хүний чадвараар дутуу мөртлөө бас нэг хэдэн жил ажиллаад нэг ажилдаа дадлага туршлагатай болцсон хүмүүс нь нөгөө чадaltaй хүнийгээ хавцсаар байгаа гаргацдаг. Шахсаар байгаад ажилласнаа гаргацдаг. Тэгээ өөрийгөө нөгөө хөгжүүлэх тэр нөгөө дадлага туршлага боловсрлоо олж авах боломж олцоо олгодог. Тэгэл нөгөө хүн чинь эргээл нөгөө өөрийнхөө нэг яг нь хоолоо олж ижсэн юмараа эргээл явдаг ч юм уу. Тэр нэг ийм зовлон байгаад байгаа. Хүн өөрийгөө одоо нэг дэвших ямарваа нэг юмд өөрийг сонирхолтой юмд ороод дэвшээд ажиллаад хөгжөөд явах тийм боломжийг хаачаад байгаа маа. Тийм учраас дахин за энэ дээр бол одоо янз янзын жишээ бол бас авч болно. За яг тэ өөр дөөрөө тэгээ жишээ аваад ахын ч та хайшаа чи ахгүй жоохот хайшаа чи өөр хин дээр ч авах юм гэдэг. Одоо жишээл миний тухайд жишээл ингээл бүхий холбоо байгуулж хийлаа. Тэгэл бүхий холбоо байгуулал одоо ингээл яг тэр чинь ингээд нөгөө ганц хүн хийж байгаа болохоор айгүй түүхий шүү дээ. Тэгэл санаа нь байгаад ддэг ингэмээрэн тэгмээрэн гэл. Тэгэл хүний ингээл 4 5 жилийн хөдөлмөрийг зүгээр нэг хүн Канадад аваад тэгэл баярлалаа байж тэгэл бүх ертөнцөөс одоо жишээл дэвгтээ хараараа гарвал зайлгчиж байгаа байхгүй. Тэгэл одоо жишээл тэрнтэйгээ холбоотойгоор одоо ингээл энэ сэтгүүлчийн ажил хийж үзэж байгаа жишээл одоо бүхэн одоо төслөө хэрэгжүүлэх нь бол тэгэнгүүт чинь тэр телевизэд ч одоо ингээл нэг ийм 5 нэвтрүүлэг байна гэл ингээл оронгот ч нэг захирлын шууд захиралдаа л үзүүлнэ шүү дээ мэдээж хэрэг. Тэгэнгүүт л нөгөөдгөө чинь цагаан бас канадаж аваад ингээл баяртайгэл намайг тэгчих чаач шинэ тий. Тэгэл өөрөө тэр нэвтрүүлгийг хийгээд өөрөө мэдээж ирэх чадахгүй шүү дээ тэр чинь хүнийг өөрөө яг нэг чадваргүй хүмүүс бол нэг удаа юм ашиглаад тэгээ цааш нь хөгжүүлэх чадваргүй байдаг. Тэгэл нэг 5 нэвтрүүлэг яагаал ингээл тэгэл нөгөөдг нь ганц нэг нь яг хүмүүст хүрээл тэгэл мартагдчих жоох. Өөрөө яг тэрэндээ сэтгэл зүрхөөгөө болохоор чинь тэгэл хүний имийг нэг ашиглаад хайчдаг ч юм уу тэгэл ингээл нөгөө тэгээд байхаар чинь нөгөө салбар чинь хөгжихгүй. Тухайн салбарч одоо бүхэн салбарч одоо тэгэл миний нэг бичиж өгсөн хэд юмнуудаар ингээл одоо нэг 15 жил юм явж шít. За 15 жил юм бэ? Нэг 10 жил явж байна. Тэгэл цаашдаа явах л ах л та. Тэгэл одоо тэр салбар тэгэл гацчихж байгаа байхгүй. Тэгэл тэр сэтгэл зүрхтэй хүнийг нь зайлуулж харж байгаа. Тэгээ цааш нь хөгжүүлж авч явах хүнийг ингээд байхгүй болгож харж байгаа ингээд. Тэр мэтчлэг бүх салбар ижлэх аялал жуулчлал юу гэдгийг бүгд одоо тэгэл чадaltaй хүмүүсийн
бичдэг. Тэгээ нэг оронтой бүгэлсэн нэг долоогч гэхэд одоо хашаанд зээл амьдрах аргаал бас нэг тал долоогч гэдэг чинь бас нэг талтай бас хүн амьдрах гэж лаага хэрэг шүү дээ. Тэрийг бас нэг хүн үзээд байдаг хаан шиж чинь хоолол хамгаалж байгаа. Тэгээд нэг чадваргүй хүмүүс ингээл байгаал. Тэгээ нөгөө салбартаа юу ч хийдгүү. Тэгээл нөгөө салбар нь хөгждөг. Нөгөө салбарууд чинь нийгмийн олон салбарууд чинь хөгжихгүй болохоор улс орон хөгждөг. Тэгээд байгаамаа. Тийм учраас дахин боловсруулах хөтөлбөр хэрэгтэй байгаамаа. Тэгээ юу гэдэг юм бэ нэг эрдэмтнийг одоо нэг нүх ухдаг юм дээр тавьсан нэг нүх ухах хэвээр хүнийг нэг эрдэмтний судал дээр л тавьчаад шүү дээ. Тэгээ нөгөө эрдэмтэн болох хэвээр хүн чинь тэр эрдэмийнхаа салбар руу ороод ажиллах гэхэлэр боловсрал нь байдгүй. Нөгөө нэг нүх ухчих хэвээр хүн чинь тэнд эрдэмтэн болоо явахлаар ямар ч нээлт чин дэвшил гаргаж ирч чаддгүй. Тэгэл байхгүй. Нөгөө салбар нь бүх салбарууд ингээ унчаад байгаа юм шүү. Ялгаа авахгүй шүү дээ. Түүх ажиллуулах гэж байгаа хүн байлаа гэж бодоход түүх ажиллуулж чадахгүй хүн гэж бас байгаа шүү дээ. Тэгтэл чинь тэр яг түүх ажиллуулах сонирхолтой чадвартай хүмүүсийг нь зайлуулчихж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ нөгөө чадваргүй нэг баахан нартай явуулчихад нэг түүсээ ажиллуулдаг. Нөгөө түүсийн хэсэг байж байгаа замд дампууруулдаг ч юм уу. Гэх мэтчлэн ингээл салбаруудаа ингээд доош татж унаасаар хагаад чадaltaй хүмүүсээ дээш нь гаргахгүй чадал яг байх ёстой газар нь тавихгүй болохоор чи ингээд Монгол улс хөгжихгүй байна. Ийм учраас дахин боловсруулах шаардлагатай байна. За дараагийн нэг санаа бол одоо бол ингээд технологи бол маш хурдан хөгжиж байна. Би одоо ингээд утас застдаг юм байна. Би одоо ингээд 2 жилийн өмнө хят утсыг задлахад одоо энэ яриад байгаа Huawei, Mi, Vivo дэлхийн утаснуудыг задлахад бол зүгээр л Nokia. Гэхдээ уртал дээр Android дэлгэцтэй. Android ч байх те тийм хоцрогдсон нэг тийм мэдээлэл хоёрын тусдаа нэг тийм дэлгэцтэй байдаг байсан. Одоо 2 жилийн дотор үгүй. Одоо бол хят утсууд үнэхээр амар болцсон. Яг тэрнтэй ижилхэн. Одоо намайг хүүхэд байхад холбоо гэж байдаг байлаа. Холбоон дээр ч уцаар ярьдаг. Тэгээ холбоороо Улаанбаатараас хүн одоо ярих гэж байгаа хүн хэлдэг. За тэд өдрийн тэдэн цагт ярина шүү. Бэлэн байж байгаараа гэх юм холбооны хүн очиж нөгөө айлд дамжуулаад тэгээд тэд өдөр нь очиж хүлээ сууж байгаа. Тэр үеэр нь тог мог тасраад ингээд давхарсан болдог байлаа. За ингээд гар утас гэж гарч ирсэн. За гар утас маань ингээд хүмүүсийг ойртуулсан. За тэгээ байж идэл ухаалаг утас гэж гарч ирсэн. За ухаалаг утасаар дэг хүмүүс интернет орж мараад ингээд бас ойр зур хэрэгэлдэг байсан. Тэгж идэл Facebook, Twitter орж ирсэн. Тэгээ яс одоо ингээд би ингээд Facebook-оор ярьж шít. Гэх мэтчлэн ингээд технологи мангар хурдан одоо юу гэдэг нь өөрчлөгдөж байна. Одоо ингээд оюутлогоо гэж байж байна. Энийг 50 жил ухна гэж ярьж байгаа юм. 15 жилийн дараа байхгүй байх гэдэг би л гайхгүй. Ягаад технологи амар хурдан хөгжиж байгаа учраас. Тэгэхээр технологи ингэж хурдан хөгжиж байгаа учраас хүн одоо нэг юу гэдэг нь 4 жилийн хугацаанд халтар боловсрал нэртэй юм эзэмшээд тэрүүгээр ингээд амьдраад явна гэхэд аюу хэцүү. Баян тэрнийг апдейт хийж явах шаардлагатай байгаа маа. Тэгэхээр хүн нийгэм бол одоо дахин одоо юу гэдэг юм заавалчгүй дахин боловсруулах хэрэгтэй байна. Дахин боловсруулах хөтөлбөр бол хэрэгжих нь бол хэрэгжин. Гэхдээ манай Монгол улс хэрэгжихгүй гэдгийг хэдэн он хэрэгжихийг бол би сайн хэлж мэдэхгүй байна. За бусад хөгжилтэй орнууд бол энийг бол гарцаагүй аавна. Яг манай Монголд болон гадаад ялгаа байхгүй. Яг тэр нэг хүмүүс энэ өөрийгөө боловсруулах хөтөлбөрт одоо юу гэдэг нь тэрэнд цаг зарцуулах тийм боломжгүй мөнгөний санхүүгийн ямар нэгэн боломжгүй байдаг юм лээ. Тэгэхээр төрөөс заавалшгүй энийг хийн. Гэхдээ энийг бол магадгүй хятад хийх л байх л та. Ер нь бол одоо ингэж мундаг хурдан хөгжиж байгаа юм шиг. Тэгээд бусад орны хөгжилтэй орнууд бол хийх байх. Тэгээ Монгол энийг төрүүлээд л хийчих юм бол төрүүлээд хүмүүсээ дахин боловсруулж юм бол биднэрт бол урд нь алхах юм боломж байна. За ингээд дахин боловсруулах хөтөлбөр гэдэг нь ямар учиртай вэ гэхээр бүх салбарын боловсролыг эхнээс нь одоо 1-р ангиас эхлүүлээл бүх Монголын бүх иргэн 1-р ангийн шалгалтуудыг нөгөө нэг яриадсэн
дунд сургуулийн боловсрол хөтөлбөрийн юмнуудыг нэгдүгээр ангиас нэхлүүлэл шалгалтын нөгөөд явна. Гэхдээ манай одоогийн боловсролын систем шиг ингээд нэг одоо юу гэдэг нь ял шиг юм байгаа шүү дээ манай боловсролын систем чинь. Тийм биш. Зүгээр өөрийнхөө бололцоогоор 2 жилийн хугацаанд нэгдүгээр ангийн бүх шалгалтуудыг өгөхөд нэг хамаагүй заавал албагүй 2 жил байж болно. 2 дугаар ангийнхыг дараа нэг ингээд шалгалтуудаа өгөөд хүн бол бүр насаараа сурдаг. Тэ 10 дугаар ангийнхаа шалгалтыг өгч дуусаад дээд боловсролынхаа шалгалтуудыг 1-р курс 2-р курсынхаа юмнуудыг өгөөд одоо жишээлбэл дугуй засварч хүнд магистр хэрэгтэй юу гэж асуувал хүн хэрэггүй гэж хэлэх л байхгүй. Уг нь бол хэрэгтэй. Энэ дугуйны бүтц чи яг ямар бүтцтэй байдгийг, яадгийг гэдгийг тэр хүн өөрөө мэдчих юм бол хамаагүй илүү ухаалаг үр дүнтэй дугуйг засварлах байхгүй юу? Ямар н чанартай, ямар н чанаргүй, ямар нөхцөл шавартай нөхцөлд явах гэж байгаа юм уу? Тэ? Засмал зам дээр зүхий явах гэж байгаа юм уу? Шорон зам дээр явах гэж байгаа юм уу? Говьд явах гэж байгаа юм уу? Хөдөө ханга хаана явах гэж байгаа юм? Тэрнээсээ хамаарч тэр дугуйг засдаг болох байхгүй юу? Уг нь бол. Тэгэхээр эхэнд бол боловсрчих хэрэгтэй байна. Боловсрохын тулд нэг одоо дугуй засварчныг шууд аваачаал техникумд ч юм уу дэд боловсрол руу аваачаад сурахгүй ш тэр хүн чинь. Тэгэхээр нэгдүгээр ангиасаа эхлүүлээд бүгдийн сураа шалгалтуудыг өгж явсаар хагаад хурдан сурах чадвартай нь хурдан сураад удаан сурах чадвартай нь удаан сураад явж ягаад тэгээд эцсийн дүндээ ямар ч байсан нэг эхэлсэн хүн нэг 10 жилийн дараа ч 15 жилийн дараа ч юм уу Монгол хүн бүр нэг магистр байдаг. Ийм системийг тогтоочих юм бол Монгол улс бол хөгжлийн шин шатанд гарч ирэх боломж байна. Дээрх нь үед нэг их хоёр ерөнхийлөгчийн үед яриадсэн юм да. Араас нь биш амдаж хөгжмөр байна. Тэгээд амдаж хөгжих арга олоог байхгүй тухай үед. Одоо бол амдаж хөгжих арга нь тодорхой байна тий. Дахин боловсруулжуулах хөтөлбөр. Хүн бол нэг боловсруулжуулах. Өнөөдөр жишээлбэл юу гэдэг чинь цэвэрлэгч байлаа. Цэвэрлэгч хүн магистр байх шаардлагатай юу? Бакалавр байх шаардлагатай юу? Үгүй гэж хүмүүс хэлнэ үгүй. Тэгтээ бол тийм бол биш. Цэвэрлэгч хүн магистр бас байх ёстой. Яагаад? Гэхдээ тэр ямар савнгаар, ямар бокоор яаж уугаад байгаагаа тэр химийн найрлагаа мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгтэл тэр хүнд өөрт нь харшил өгөх юм уу? Өөр хүмүүст нь харшил өгөх юм уу? Тэ? Тэр чи одоо агаарт дэгдээд юу болох юм гэдгийг тэр цэвэрлэгч мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгээ өөрийнхөө сонирхлын дагуу бас тэрнийг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгжиж Монгол улс хөгжинэ. Хэрвээ монголчууд бүгд дахин боловсролжоод бүгд мастрын зэрэгтэй болчих юм бол ямар ч асуудалгүй зөвхөн гэрээсээ интернетээр ажиллаа хийгээл явж явах юм боломжтой. Гэрээсээ. За яг үнэхээр биеийг хөдөлгөөн хийх хүмүүс байна л да. Тэр чинь заавал бүгд оюун хөдөлгөөн хийж чадахгүй юм чинь. Тэгтэл тийм боломж бол байна. Монголчууд бол дээшээ гарах юм боломж байна. Гол асуудал бол юунд байгаа вэ гэхээр ер нь энийг яагаад бодож олдсон бэ гэхээр ямар ч юм яриад хүн хүлээж авдаг байхгүй. Яагаад гэвэл боловсрол байхгүй учраас, ухамсар байхгүй учраас. Тэгэхээр зайлшгүй дахин боловсруулжуулах хэрэгтэй байгаамаа. За тэгээд энэ 5 дахь хөтөлбөр маань бол энэ хүн болгонд хамаатай. Хүн болгон 1-р ангиасаа эхлүүлээл одоо жишээл өөрийгөө нээж чадаагүй хүмүүс айгүй их байгаа байхгүй. Ер нь хүмүүс одоо би жишээл ингээл өөрөө айгүй хөдөлмөрч гэх юм уу да явсаар хаал өөрийгөө олчиж байгаа байхгүй. За би бол нэг ийм характертай, ийм зан аршинтай. За ингэх одоо ийм хүмүүстэй таард юм байна, ийм хүмүүстэй таардаг юм байна. Би бол ийм юмыг чадах юм чадахгүй юм байна гэдгийг би өөрөө ингээд ойлгож байна. Зовж иж ойлгож шít. А тэгтэл чин тэрнийхээ олж чадаагүй магадгүй монголчуудын 99% нь олж чадаагүй баг. Одоо энэ улсын хурлд сууж байгаа хүмүүс ч гэсэндээ улсын хурлд суух шаардлагагүй бол баг л та гэдгийг өөрсдөө мэдэхгүй зүгээр л гоё нэр хүндтэй хүмүүс араас нь гүйдэг болохоор л улсын хурлд орчиж байгаа мөнгө олчдаг тийм гэж бодол явж байгаа болохоос яг өөрийгөө таньж мэдээд за би одоо ер нь ингэх хэрэгтэй байна. Би ийм салбарт ажиллах хэрэгтэй хүн юм байна. Би бизнес эрхлэх хэрэгтэй хүн юм байна гэдэг ч юм. Би багш байх хэрэгтэй хүн юм байна гэдгийг өөрсдөө олоог байхгүй. Тэгэхээр дахин боловсруулжуулах хөтөлбөр бол тэр хүмүүсийг өөрийгөө олоход нь туслана. Тэгэх юм бол одоо энэ айхтар улаарайд байгаа одоо шуналтаад байгаа тийм
Тэгвэл мөнгө л олохын тулд хүн болгонд улаарч штэ. Яг хүн болгоны хэрэгцээ мөнгө хүний хэрэгцээ бол мөнгө тэр ойлгомжтой. Гэхдээ улаарчаад байгаа байхгүй манай монголчууд одоо. Тэгээ мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Энэ юмнууд чинь алга болно. Өөрийгөө олцсон хүн гэдэг чинь аюу гоё байдаг. Аз жаргалтай байдаг байхгүй. Заавал ч тэр хүний машины урдуур дайрж ороод бүх хэрүүл ам үүсгэхийг хүсдэггүй байхгүй. Улаарсан хүн чинь бухимдалтай байдаг учраас энэ айхтай хэрүүл маргаан энэтэй хангаа юм уу соёл боловсруулгынууд чи яваад байгаа шүү гэдгийг хэлэх гэж байгаа. Өнөөдөр юу гэдэг чинь хүүхд судалсан хүн чинь анх вакциныг гаргаж ирсэн гэж байна шүү дээ. Одоо тэгэхэд манай Монголд нэг сайхан залуу хүүхд судлаа гэж гэдэг ч юм уу тэрнтэй төстөө ямар нэгэн юм гаргаж ирэхэд хүмүүс найз зөвхөд гэр бүлийнхний шоолоо цүүд болно шүү дээ. Яагаад шоолоод байна? Боловсрал. Тэгэхээр тэр хүмүүс хэрэг боловсралтай ухамсарын төвшин дэвшилчих юм бол тэр хүн юугаа ийнү яана вэ хамаагүй байхгүй. Тэгээд тэр магадгүй тэр хүн хөгжийг судалж явж байгаа. Маш сайхан шинэ нээлт хийх юм байх гэхэд тийм үстэй. Тэгэхээр бол дахин боловсруулжуулах бүр бол маш чухал хэрэгцээтэй бөгөөд энийг заавал хэрэгжүүлэх ёстой юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм аа. За ингээд өнөөдрийн маань лайвыг сонирхсан бүх хүмүүстээ баярлалаа. Ирээдүйд сонирхож үзэх хүмүүстээ баярлалаа. Амьдрал гэдэг бол баялаг. Хийх ажил их байна. Ажил хийхгүйсэн ч гэсэн бас амьдрал гэдэг чинь энийг л хэлээд байгаа юм шүү дээ. За баяр таа.